Би ээжтэй хайртай. Өөрийнхөө гэр бүлд ч хайртай. Бас би Африкт хайртай. 3000 жилийн тэртегээс засуулаагүй охид ариун биш гэж манай гэр бүлийнхэн итгэцээр ирсэн. Яагаад гэвэл хоёр хөлийн завсар байдаг учраас цэвэр биш. Тийм болохоор тэрнийг авч хаях ёстой. Тэгээд дараа нь тэрнийг битүүлж ойно. Энэ нь охид онгон байгаа гэдгийг нотлох. Харин хормын ихний шөнө нөхөр нь хүч хэрэглэхээс өмнө хутга эсвэл прэтгэр зүсэж онгойлгоно. Засуулаагүй охин хүүхэд хизээч гэрэлж чадахгүй. Тосгоныхон тэрнийг үзэн ядаж яг л бие үнэлэгч шиг харьцдаг. Коран судар дээр бичигдээгүй мөртлөө энэ үйл өнөөдрийг хүртэл амьдрал дээр хэрэгцээр л байна. Ард түмнээ ингэж тарчлааж байгаа нь сэтгэлийг минь өвтгөж байна. Тэр эмэгтэйчүүд үлдсэн амьдралдаа сэтгэл зүйн болоод сэтгцэн өвчтэй болж байгаа. Африкаас гаралтай бүх эмэгтэйчүүд адилхан. Харин би ямар ч байсан тэрнийг даван гарч чадсан. Хоёр дүү маань чадаагүй. София маань тарчлааны дараа маш их цус алдсан. Харин Амина хүүхдэд төрүүлэх гэж байгаад нас орж хүүхэд нь жинцсэн. Манай төв энэ бодит байдлыг халахын тулд хэр зэрэг хүчрхэг байж чадах вэ? Манад нэг юм зөөр үг байдаг юм. Хамгийн сүүлчийн жинхэнэ тэмээ ээж нь ирэхээр төрөүний тэмээ шигээ хурдталгаа гэж. Юу ч үлээ гэсэн бидний хойч үеийнхэн тохиолдож байгаа зүйл бид бүхэнд ч бас хамаатай. Би хүүхэд байхдаа хизээч эмэгтэй хүн болохгүй гэж өөртөө хэлдэг байсан. Яагаад гэвэл энэс болж би шаналж байна. Зүрх сэтгэл минь зовлон гар дүүрэн байна. Харин одоо бол насанд хүрсэн болохоор өөрөөрөө бахархаж байна. Бид бүхэн бүгдээр энэний төлөө жинхэнэ утгаараа эмэгтэй хүн байхын төлөө хамтдаа тэмцэцгээе. Дэлхийд даяар нийт 130 сая охид эмэгтэйчүүд энэ зан үйлээс болж зовж шаналж байна. Давуулталын харгас уламжлалаа үргэлжлүүлсээр. Варис Дири бол эмэгтэй хүний эргэтэн зэрэмдэглэж байгааг дэлхийн нийтэд нээлттэй болгож гаргаж ирсэн анхны эмэгтэй юм.